Сургууль аймаг дахь төрийн аудитын газар нь 2025 онд төсвийн ерөнхийлөн захирагчийн 1, төсвийн төвлөрүүлэн захирагчийн 4, төсвийн газрын болон орон нутгийн тусгай сангийн 12, төсөл хөтөлбөрийн 1, төсвийн шууд захирагчийн 119, төрийн болон орон нутгийн өмчөд хуулийн этгээдийн 21, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн 1, нийт 159 санхүүгийн тайлангийн аудит хийж байна. Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22-т төрийн аудитын байгууллага, аудитын дүгнэлтэнд тулгуурлан төрийн санхүү төсөв нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актын хүрээнд нийтийн өмчийг төлөвлөх, хуваарлах, ашиглах, зарцуулах үйл ажиллагааны хариуцлага хэмнэлт үр ашигтай үр нөлөөтэй байдал болон төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилгоор шалгагдах этгээд болон холбогдох бусад албан тушаалтанд зөвлөмж өгнө гэж заасан байдаг. Төсвийн шууд захирагч нарын санхүүгийн тайлангийн аудит дуусантай холбогдуулан шалгагдах этгээд болон холбогдох бусад албан тушаалт нь төрийн аудитын тухай хуулийн 22 заасан зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аудитын тайлан хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад ирүүлэх үүрэгтэй. Хэрэв зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хуулийн хугацаанд ирүүлээгүй бол төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2 заасны дагуу тухайн албан хаагчийг ажлаас салгах, сахилгын шийтгэл ногдуулах хүнслэл болно. Иймд та бүхэн төрийн аудитын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана.